Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махыг халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс царай муутай хөтлөгч Ари, аш муутай хөтлөгч Ари болон найруулагч Батнар хамтран хүргэнэ. За манай Hot Topics нэвтрүүлэгтээ Mobicom хамтран ажиллаж байна. Шагналтай код урамшууллаараа. За мөн хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери Gat Pro 7 Plus хамтран ажиллаж байна. Өглөөний минь дээрээ сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа. Сайхан амруу. Сайхан амарсан. Зя Hot Topics нэвтрүүлэг бол дэлхийд даяар ямар сэдв тэргүүлж байгаа тухай ярьдаг юм зориулттай нэвтрүүлгээ. Тэгээд бид хоёр Google Trend-ийг ашиглаад ер нь хэр хүмүүс бас хайгаад байна. Хэр хэмжээний одоо юм халуун байна гэдгийг бас илэрхийлэх тийм аргатай. Энэ бол Google-ээр хамгийн их хайцсан хайлтууд бол үнэхээр халуун байна гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн сэдвүүдийг гол сэдвүүдийг би ерөнхийдөө товчхон бас тоймлоод эхлээд үргэлдгээ юу талаар. За ер нь дэлхийд даяар ганц л асуудал одоогоор ярьж байна. Ерөөсө 14 цагийн өмнөөс нэгэн сэдв одоо дэлхийд даяар анхаарлын төвд орж ирсэн. Энэ бол Испани, Португал гэдэг хайлт байна. За Испанид Апагон гэдэг хайлт одоо тэргүй 5 сая хайлттайгаар тэргүүлсэн байна. Апагон гэдгийг би тодорхойлж үзлээ. Испани хэлнээс орчуулсан чинь харанхуйлал гэсэн үг надад Google Translate санал болгож байна. За яасан бэ гэхээр Испани, Португал, за Францын зарим хэсгүүдээр тэр чигээрээ тог тасарсан. За ерөөсөө бүр тэр чигээрээ энэ ийм тохиолдол баг түүхэнд болоогүй юм үйл явдал болж байна гэж байна. За тэгээд Америкийн нэгдсэн улсад энэ одоо Испани Power Outage гэж айд тэргүүлж байна. Их Британид тэргүүлж байна. Ерөөсөө улс болгон Испани, Португал за энэ чинь хамгийн хүчтэй улсуудын нэг энэ хоёр газар тог тасарсан асуудал энэ хэр хэмжээнд явагдсан юу болсон яасан гэд энэ талаар мэдээлэл хүргэе гэж бас ялдчгүй одоо анхаарлын төвд байгаа юм байна. За дараа нь за энэ дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч Klaus Schwab огцорхоор болсон дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулсан хүн юм байлээ. За энэ нэгэн асуудалд нэр холбогдсон. Тэгээд дэлхийн одоо эдийн засгийн форум гэдэг энэ байгууллагын үүсгэн байгуулагч Klaus Schwab гэж хин яагаад огцорхоор болсон бэ гэдэг бүгдээр ярина. За цаг гарах юм бол бүгдээрээ Papal Conclave гэдэг хайлт ер нь энэ тэнэгээр гарч ирж байна. Ер нь одоо Ромын хамгаламнаас орсноос хойш хэн дараагийн хамглам болох вэ? Ямар хүмүүс байна вэ гэд хүмүүс одоо өрсөлдөгч болгоны тусдаа ингээл хайгаал энэ ямар хүн тэр ямар хүн хэн болох гээд байна гэж хайгаад байгаа юм байна. За энэ бас анхаарлын төвлж ялтчгүй бас байгаад байгаа юм байна. Лайв дээр ариугүй харагдах байх юм манайхан харж байгаа. За би өөрийнхөө хүрэх мэдээлэл Чимба зүгээр намайг хармааргүй тийм. Отлоо. За Өмнөд Солонгосын алдартай Big Bang хамтлаг одоо миний оюутан үеийн одоо дуу хөгжмийн одоо дурсамж юм да. Big Bang хамтлагийн алдарт рэпер за дууны ая зохиогч гэдгээр Өмнөд Солонгостой одоо нэлээд том хүнд тооцогддог GD нэгэн жүжигчин бүсгүйтэй үерхэж байгаа одоо нэг болцож одоо уулзж байгаа гэсэн ийм мэдээлэл цацагдаад за аль агентлаг нь өвөөсгөөгүй байгаа буюу ер нь энэ хоёр ингээ нэг тийм ойрхон нэгнийхээ гэрт яваад энэ зураг хөргөө Instagram дээр оруулаад байна уу да гэсэн ийм мэдээлэл цацагдж байна. За тэгвэл үргэлжлүүлээд бас Өмнөд Солонгостой холбоотой за манай одоо Солонгостой сонсогчид их байгаах SK Telecom гэдэг групп компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан тухай мэдээлэл за 2 3 хоногийн өмнө цацагдсан. За тэгээд ингээд өмнөдөө энэ чинь 3 том өрн телефоны одоо оператор компанид байдгаас тэргуунд явдаг SK-гийнхэн хэрэглэгчтэй алдаад байгаа юм байна. Хэрэглэгчтэй алдахгүй тулд нэгэн одоо нэлээ үн бүхий зүйлийг үнгүй тарааж эхэлсэн тухай мэдээлэл бас өнөөдөр одоо цацагдаад Өмнөд Солонгосын тренд дээр ороод ирлээ. За үргэлжлүүлээд Kim Kardashian ба хулгайч өвөнөр гэдэг мэдээллийг би хүргэн заяа. Kim Kardashian ба хулгайч өвөнөр ёо ямар чүүсийг сонсогдож байна. Харин тийм чүүслийг сонсогдож байна. 2017 онд болсон энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал яг одоо одоо үргэлжлээд одоо ерөнхийдөө шүүх хурал бараг эхэлж гин гэж хэлж болох юм шиг байна. Тэгэхээр энэ мэдээлэл Kim Kardashianтай ямар холбоотой яагаад хулгайч өвөнөр гэдэг байгаа тухай мэдээллийг үргэх бол үргэлжлүүлээд энэ бүр үнэхээр сонирхолтой. Би бүр түрүү уншиж явах үедээ ингээд би нэвтрүүлэгт бэлтэж байгаа гэдгээ мартцсан уншаа суужсэн. Essex Murders буюу одоо Essex болсон аллагын хэрэг нэртэй Essex-ийн сайтнуудын аллага нэртэй баримтат кино одоо ITV-гээр удахгүй цацагдах юм байна. За яг энэ баримтат киноны арталд ямар үйл явдал өрнөсөн бэ гэдэг мэдээллийг би түрүү BBC-гээс уншижсэн аа. Нэвтрүүлэгтээ бэлтэж байгаа юм чи өөр юм ухаад бах юм уншаа явцсан байсан. Тэгээд яг энэ мэдээллийг хөрөхээр сонгож авсан байна. За тэгэхээр эхний мэдээллийг миний мэдээллээс эхлэе. Тэгээд за 14 цагийн өмнөөс дэлхийд даяараа энэ
Spain power outage буюу Испанд тог тасарлаа гэдэг ийм хальт дэлхийд даяараа хайж эхэлсэн байна. За ингээд яг 14 цагийн өмнө Испанд нутгийн цагаар өглөөний одоо хэдэн цагаас юм. За би эндээс нь хараад өгье. Тог тасарсан. За ингээд 11 цагийн турш өдрийн 12 цаг тийм ээ тухайн өдрөө 11 цагийн турш тог тасарсан. Тоггүй байсан. Тэр чигээр улс даяар зөвхөн Испани, Португал нэмээд Францын өмнөд хэсэг. За ингээд энэ хавийнх нь тэр чигээрээ тоггүй байсан баг. Аль нэг мууж биш зүгээр Бүхэлдээ. Бүхэлдээ. За нийт одоо улсын 60% хамарсан гэж одоо энэ Associated Press дээр мэдээлсэн байна. За ер нь үндсэндээ бол ерөөсөө 60% гэдэг ихэнх том хот ерөөсөө бүх газрууд Барселон, Мадрид, за Лисбон гэдэг Францын өмнөд хэсгийн эднэс бүгд энэхүү тоггүй болсон баг. За ингээд шууд одоо дундад зунд руу очичлоо гэж хүмүүс яриад байгаа. Ерөөсө тоггүй болохоор ч ерөөсө юу ч байх боломжгүй юм. Ядчих уцаа цэнэглэх боломжгүй болоод хурж гарч чана. Хүнтэй уцаар ярьж болохгүй ерөөсө ямар ч боломжгүй. За энэ бол ингээд мэдэгдэх ихний асуудал. ATM ажиллахгүй, мөнгө авах боломжгүй. За ингээд хүмүүс чинь энэ ялангуяа Европчууд чинь бол хоорондоо вагоноор их зорчдог. Вагон дотроо явж байгаад вагоны буудлын дээр байсан хүмүүс нь ерөөс тэр чигээр 11 цагийн турш наашаачгүй цаашаачгүй мөнгөчгүй уухчимгүй ерөөс хав харанхгүй ерөөс ийм байдалтай ерөөс ингээд ийм байдал руу атсан. За энэ бол одоо ялангуяа өндөр хөгжилтэй улсуудад бол илүү хүчтэй үнэхээр шок болж тусдаг юм. Одоо манай найруулагч бол энэтэй холбоотой зургуудыг харанхуулаад явж байгаа. Явж байна тийм ээ. Дэлгүүрт харах. Тэгээд эн чинь одоо за тог байхгүй болоо утсан цэнийг дууслаа гэхэд нөгөө үүрэн телефоны оператор ч угаасаа бараг ажиллахгүй юм шүү дээ тий. Үүрэн телефоны ажиллаж энэ чинь ерөөсөө утасны цэнийг дуусгаар тэгэл ерөөсөө дуус болж байгаа юм байна. Ер нь бол энэ одоо яг харуулж байна Мадрид хотын замын голд нь одоо нөгөө гэрлийн одоо дохио байхгүй. Тэгээ машинууд нь хоорондоо учраа олж чадахгүй. За ийм байдалтай. За машинтай хүмүүс бол азтай. Гэтэл өдөр тутмын амьдралаа гэрээсээ хол явж хагаад өөр хотод ч юм уу өөр газар ингээд буцах газаргүй вагоноор зорчих боломжгүй төвжигдсэн хүмүүс ингээл за ерөөс 11 цагийн турш ингээд яах ч ийхчгүй баларсан юм байна. За ингээд айжгаар буцаад тогоо буцаад залгаж эхэлсэн гэсэн. За оройны 11 цаг гэхэд энэ одоо нийт улсынхаа 50% нь ямар ч гэсэн буцаад тогтой нь холбосон гэж байгаа. Айжгаар ингээд ийм тохиолдол ер нь бол ерөөсөө орчин цагт ийм бараг байгаагүй ийм юм байгаагүй гэж одоо Испани удирдах албаныхан мэдээлсэн бэлээ. Red Electrica гэдэг тийм компаниуд тэрний одоо захирлын одоо үйл ажиллагаа хариуцсан Эдуардо Прето тэгж хэлсэн байна. Ийм юм ерөөсөө тийм болох үнс ахгүй гэтэл бид нар ингээд тог тасарлаа гэдэг. За манайх ч одоо тог тасрал бас буу юм болдог гэтэл Испани болон Франц гэдэг энэ өндөр хөгжилтэй улсад тог тасарч ийн гэхээр бас үнэхээр сонин тий. Би нэрийн дурдаад яг нэг аймагт амьдарч явах хугацаанд яг богинохон хугацаанд амьдарч ганцлал аймагт амьдарсан. Тий нэрийг дурдахгүй гэж байгаа шүү дээ. Тий ингээд тог ингээд байнга тасарчдаг. Бүр бүтэн өдөр мөдрөөр заяа юу утас ямар ч амьдрал байхгүй газын билетгэн дээр нэг хоол хийсэн болгын тэгэл амьдралгүй болчт юм бэл шүү дээ. Ерөөсөө байнгын тийм хязгаарлалтанд амьдрахаар хэцүү юм бэлээ. За дээрэс нь нэг юм одоо хамгийн хэцүү туссан хүмүүс нь лифтэн дотор гацсан хүмүүс. Метро дотор гацсан хүмүүс. Хүүдээ. За метро дотор гацах, лифтэн дотор гацсан энэ хүмүүс нь бөөн асуудал. Тэгээд мэдэгдэх ихээр сүлжээ авахгүй эсвэл ууцаахгүй. За тэгээд ингээд дуус юу ч болоо та ингээд 11 цагийн турш энэ одоо хөгжингүү улсуудад ингэж одоо дундад зунд нэг хэсэг амьдэрсэн байна. Тэгээ хөрхи нэг ярилцлаган дээр бичсэн байлээ л дээ. Их л хүнд туссан юм шиг. Гэхдээ нэг давуу тал нь хүмүүс хоорондоо ярих боломж нэг тог тосрохоор гэрийнхэндээ ярьж үзлээ дажиг хүмүүс гэдэг юм байлээ гэдэг шиг өдөр чинь өдөр тутам уцаа ашиглаад байгаа болохоор гинт тог тосрохоор нэрээ юу илээ гэд нэгнтэй ярьж эхэлдэг. Тэр нь бас их дажгүй байлаа гэж тайлбарласан. Тэр хоорондоо ярихаас илүү надад яг тэр 11 цагийн турш битүү орчинд гацсан хүмүүсийн ариун цэврийн өрөөний хэрэглэл хэцүү санагдаж байна яг үнийг. Яа, тэгээд 35 мянган хүмүүсийг ийм байдлаар гацсан хүмүүсийг чөлөөлөх ажил явагдсан юм байна. Энэ одоо метро дотор, юун дотор, лифтэн дотор зөндөө юм асуудал болсон. За ингээд одоо Испандаа ч гэсэн энэ хүү хайлтан ингээд тэргүүлээд байна. За яг нисэх онгоцны буудлууд нь бол харьцангуй гайгүй тийм нөгөө нөөц юутай тижилтэй байдаг юм байна. Энийг ашиглаад ямар ч гэсэн нэг олон улсын нислэгүүдэд зогсоочлгүй явуулсан юм бэлээ. Эмнэлгүүд нас үүс хүртэй байдаг бах тий. За бас хэцүү туссан хүмүүсийн нэг одоо нэрст Испанч нь Португалчин өөрөө
ялангуяа Франц энэ хавь бол хамгийн их аялал жуулчлал хөгжсөн газар. Одоо Франц гэхэд жилдээ 80-аас 100 саяын жуулчин хүлээж авдаг. Испани 60-70 сая жуулчин хүлээж авдаг. Тэгээ яг эд жуулчлалын цаг үед баахан жуулч. Тэр жуулчд чинь ерөөсөө тоггүй болохоор тэгэл уцсахгүй тэгэл ерөөсөө бас одоо бэлэн гэр очио гэр байхгүй ийм байдалтайгаар одоо бас баахан хэцүү байсан байгаа. За дараагийн мэдээлэл рүү орохоос өмнө хамтран ажиллагчаа танилцуулаад дэргээд орцгоё. Манай нэвтрүүлэгтээ за хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери GAD-PRO+ хамтран ажиллаж байна. За манайхан ч одоо ашигтай бактери гэхээр яг би бол жишээ нь юугийн ч мэдэхгүй за ашигтай гэж юм чи ашигтай байлгүй дээ гэж бодоод байдаг байсан. Би өөрийнхөө хувь хүнийхээ туршлага дээр ярьж байна л да. Тэгээд би судалж үзлээ за ашигтай бактерийг яг хүнд ямар хэрэгтэй юм бэ гэсэн чинь ер нь бол дархлаа суларсан ядраад байдаг үед дархлаагаа дэмжиж тэр хүний биеийн дотор тэр бактери ашигтай бактериуд чинь байж иж хүний биеийн бодисын солилцоо зөв явагддаг юм байна. За тэгээд одоо гидс дүүрээд байдаг ч юм уу те өтгөн хатаад байдаг хүний өтгөнийг одоо хаталтын зогсоочдөг. Тэгсэн чинь эсрэгээрээ бас гүйлгээд байдаг хүний гүйлгэлтийн зогсоочдөг. Энд чинь нэг зохицуулагч маягаар бид нар ашигтай бактерийг хэрэглэх ёстой байдсан байна гэдгийг би одоо өөрөө үзээд за тэгээд хүүхдүүдэд авч өгсөн л дөө. Тэгэхээр бид хоёроо одоо яг танилцуулах чаа GAD-PRO+ пластик бол дархлаагаа дэмжих гэж байгаа. За ходоод гидсний асуудалтай, өтгөн хатдаг, гидс нь амархан хямарч гүйлгдэг болон антибиотик хэрэглэдэг үед 12-оос дээш насныхан бол маш сайн анхаарал аваарай гэж хэлмээр. За тэгэхээр одоо байгаль дэлхийн өөрийн зарчим нь ингээд нөө тэнцвэр дээр оршичдаг. Энэ тэнцвэрийг нэг талаас бид нар бактерийг бол саяг хүртэл ингээд ерөөсөө л өвчин үүсгэж гэж боддог байсан чинь үгүй бидний харахгүй нөхцөлд энэ чинь тэнцвэр их чухал юм байна. За энэ одоо яг өвчин үүсгдэг бактериуд байдагтаа зэрэгцээд ашигтай бактериуд бүр яг тийм хэмжээний чухал нөлөөтэй гэдэг юм нэг хожмоо ойлгодог болж ил да. За тэгэл янз янзын антибиотик ашиглаад хотоодоо бактеригүй болгосон ч хүмүүсийн дархлаа янз янзын нөгөө харшил нэмэгдээд байгаа шалтгааныг бас үүнтэй холбодог. Тэгэхээр ер нь бол хамгийн экологийн аргаар хэм өөрийн аргаар нь бас нэг эрүүл мэнд одоо дархлаагаа дэмжих арга бол ялцчгүй ашигтай бактеридыг дэлхийд даяараа хүлээн зөвшөөрж энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажиллал нэлийн эрчимтэй явагдаж байгаа. За гэхдээ ашигтай бактери болгон тийм одоо сайн чанарх гэх юм уу хүний биед шууд тийм сайн нөлөөлдөг. За тухайлбал хүний одоо ходоодны хүчил чинь маш хүчтэй учраас тэр орчинд нь ороод нөгөө сайн нөлөөлөх байх гэж бодсон бактериуд нь үхээд идэх юм уу тийм. Наадхан дээр чинь эдний энэ Devon-ы хайгуу мундаг заяа. За 4 давхар бүрхүүлэлттэй гэдгээрээ патентлагдсан. Яг чи хэлсэн тийм үү? Ашигтай бактери болон хүний гидсэнд ороод хэрэгцээг нь бүрэн хангаж чаддгүй гэж. Эднийх 4 давхар гэдэг нь ямар учиртай вэ гэхээр за ашигтай бактери агаарт задраад тоонц үрчдэг. Энээс эхний давхарг нь хамгаалах нь заяа. За ашигтай бактерийн нэгт байдлыг 2 дахь давхарг нь хамгаалах бол агаарын урсгал болон чиг буюу шүлсэнд бас ингээд тоо хэмжээнд зүрхийг 3 дахь давхарг нь хамгаалаад ходоодны хүчил цөсний давсан дуусгаас 4 дахь давхарг нь хамгаалт юм байна. Тэгэхээр ингээд бүрэн тоош ирэхээрээ буюу яг хүнд хэрэгтэй бүрэн бүтэн байдлаараа хүний гидсэнд орж үйлчлэн гэсэн үг байгаа. Тэгэхээр ашигтай бактерийн технологи бол одоо пребиотиктойгоо гэж байгаа. Өөрөөр хэлбэл ходоодонд очиод бас яг тэр амьдрах орчинтойгоо нөхцөлтойгоо гэж хүргэнэ гэдэг. За ер нь бол ингээд яриул бас нэлийн тийм нэлийн шинжлэх ухааны маягийн юм шиг ийм зүйл. Гэхдээ энэ технологи бол ялцчгүй хөгжиж байна. Энэ одоо ашигтай бактерийн технологиор ялцчгүй GAD-PRO өөрсдийн батад эзэмшдэг технологи хөгжүүлдэг тэргүүн игнэж явж байгаа ийм байгууллага. За тэгэхээр GAD-PRO-гийн бас ашигтай бактериуд нэг гоё юм надад амт нь үнэхээр тийм нэг гоё санагддаг. Зүгээр нэг юм чихэр гэхээсээ илүү бас нэг юм одоо нэг аарц гэх юм уу нэг тийм эвтэх юм идчихэр гоё санагддаг шиг ялцчгүй тийм амт нь бас их эвтэхэн санагдаад байдаг. За олон жилийн туршлага гэдэг нэг юм би нэг давхар нэмээд хэлчихье. За өмнөд Солонгосын Devon компани маань өөрөө 1957 онд байгуулагдсан байна уу? Бараг ингээд 68 онд байгуулагдаад 57 жилийн туршлагатай байна уу? Ийм одоо олон жилийн туршлагатай энэ туршлаган дээр үндэслээд нь шүү дээ. Буух эзэн буцах хаягтай. Ингийн нэг одоо тэгээ дуурийн гудамжинд байгаа ашигтай бактерийг санал болгоогүй 50 гаруй жилийн туршлага дээр үндэслээд гаргаад ирсэн энэ бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Зя дэглгүй явах тэгэхээр хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери гэж байгаа. GAD-PRO 7 манайхтай хамтран ажиллаа. За дотроо бол зөвхөн ганц ашигтай бактериас гадна B1, B2, B6 гэдээ бас хэрэгтэй амин дэмүүдээр баяжуулсан юм ашигтай бактерийг та бүх хэмжээ сонгуудаар худалдаж авах боломжтой. GAD-PRO хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Зя hot topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За яалтчгүй л дэлхийд даяар хамгийн одоо анхаарлын төвд байгаа сэдв тог тосрохтой холбоотой. Үүнтэй холбоотой Бата ингэсэн байна. Эрт цагт тоггүй байхад амьдрал явагддаг л байсан. Өөхөнд ингээр харин ч бүтэн нойртой биологийн хэмнэл алдагддаггүй байсан байх та гэсэн байна.
Тэг баг үнэн шүү. За мэдээж. Гэхдээ тог тасрахаар хаяа бас зугаатай юм шиг санагддаг ш надаа. Нэг ярих юмтай болчдөг юм шиг хүүхэд байхад их тасардаг байсан. Тэгээ тасрахаар нэг заримдаа баярлдаг гэсэн ш. Одоо ихтэй тасруул сүнхөл л та. Гол нь одоо ч ингээд төлбөр тооцоо ерөөсө бэлэн мөнгө авч явах байлцсан. Ерөөсөө л дуусуулж чадсан шүү дээ. Технологиос үнэхээр хараат болчиход байна. Маш хараат болсон байна тий. Тэгээ тог тасруул ерөөсө шууд дундад зумдлах болчихцгоо шүү дээ. За дараагийн мэдээлэл За тэгээ. За дараагийн мэдээлэл дараагийн судал дээр сууж байгаараа та сонгочих би алийг ч ярьсан яах вэ? За түрүү нэг тийм нөгөө нийтийн шүүслэг юм яриад байгаа шиг байсан. Ким Кардашиан бөгөөд юу гэлээ? За хулгайч өвөнөрөө. Хулгайч надад энэ нэр нь их сонирхолтой санагдаад байна. Хулгайч өвөө гэхээр одоо яг яа гэсэн. Ерөөсө бодогдоод болтгоо. За тэр ямар ч штэ. За би ярьж үгүй. За Ким Кардашиан 2017 оны одоо ихээр ингэсэн. 100 Парисын загварын 7 хоногт очиод оролцоо. За мэдээж эн чинь те дэлхийн хэмжээний том мод болохоор том жочт буудалд буунаа да. За өөрийнх нь одоо Кортни гээд игч нь болохоор тухайн ингээд Ким Кардашиан за би ядраад байна гэж буудлын руугаа ороод амарсан. Кортни нь болохоор шоуд нэгээд би хамгаалагчийн дагуулад ингээд бар руу явцсан байсан юм байна. Одоо найт клуб руу те. За энэ хооронд Ким Кардашиан аягүй сайхан унтчихсан чил гинт ингээл бөөн түчигнээ гадуур нь болоод заяа хаалга үүдийн ингээ шууд нөгөө мастер дэлхүүрээр онгойлгоол бөө муутай хүн ороод ирсэн цагдаагийн хувцастай. Цагдаагийн хувцастай. Аха. Тэгээд ятхад нөгөө чочт буудлынх нь ресепшн залуу ингээ барьцаалцсан. За тэгээд нөгөө хүмүүс чинь бүгж гэж орлол нөгөө ресепшн залуу нь тэр үгийг ингээд орчуулад заяа Франц, Англи хоёр хэлээр ойлголцохгүй штэ. Ингэсэн юм. За одоо ингээ орчууд ресепшн залууг ингээд буу тулах чад ч юм уу тэгээд орчуулуулаад байгаа юм байна. Тэгээд англиар ярьдаг хүмүүс болж байна. Одоо Парист болж байгаа үйл явдал юм чинь. За тэгээ ингээд Ким Кардашиан өөрийнхөө ингээд те одоо Kanye West тухайн үедээ ингээд сүйт тавьсан байсан бүгжөө заяа. За энэ чинь заяа 4 сая долларын бүгж шүү. За үүнээс гадна Ким Кардашианы тухайн үед Парисын загварын 7 хоног дээр өмсөж гоёх гээд очсон байсан нийтдээ 10 сая долларын одоо үнэт идэлэл нэмээд 1000 еврог бэлэн мөнгөөр аваад заяа. Ким Кардашиан ч өөрөөтэй ингээд тасархаа ингээд элсэн цаг шиг биетэй бүсгүй ингээд нүцгэн шахуу байхад нь тэр баахан ирчүүд дайраа ороод ирж байгаа шүү дээ. Дайраад ороод ирэнгүүт нөгөө ингээд дээгүүрээ нөгөө халаад нүмерсэн. Тэг яг энэ халаадтай ингээд шалтан нүцгэн багт нь нэг эрэхтэн ингээд Ким Кардашиан татаал авсан гинэ. За ингээд энэ хүнд би одоо хүчин дүлээл өгдөм байх гэл тэр ч одоо ямар ч өгдөг байна штэ. Ганц Кардашиан биш те. Тэгсэн чинь Аз болж нөгөө өвнө нь Ким Кардашианыг авснаа ингээ халаадтай цуг нөө хям ороож байгаа юм шиг ингээ чанмал хямыг ороодсон байдэн штэ. Яг тэгэж ороогоод ингээ хам хөдгөөнийг хүлчээд тэг гараад цутцсан гэж байгаа. Тэгсэн чинь энэ хүмүүс маань хэн болж таарсан бэ гэсэн чинь бүгдээрээ 60-аас дээш насны ирчүүд байж таарсан. Йоо, Франц юм уу нөө? Тийм, Франц өвөнөр. Тэгтээ яг араб гаралтай л хүмүүс хэлээ л да. Нэрээ нь уушаад Юнис Аббас гэх мэтчлэн ийм хүмүүс байж таарсан. Тэгээд эн чинь шууд маргааш нь ч юм уу баригдаагүй. Маргааш нь ингээд одоо тэр Юнис Аббас гэдэг хүнийх нь ингээд эхнэр нь гэртээ зурагт үзчихсэн чинь ингээд Америкийн суперод Ким Кардашиан Парисын чочт буудалд байхдаа дээрэмдүүлчихжээ гэл хүмүүс бужигнаал ингээд шууд мэдээ шуурхай мэдээ цацалсан чинь эхнэр нь ингээд үзчихсэн нөхөрлөг барсан. Энэ яг чийл хийсэн хэрэг байна да гэж хэлсэн гинэ бүр. Насаараа тийм хулгай хийцэн заяа. Тэгээд нэг тийм цагдаагийн дүр эсгээд хутга ингээд буу шидэн барьж ордог нэг мань хүний өөрийнх нь нэг тийм арга барил юм байна л да гинтийн. Эхнэр нь тэгээд яг энэ чи байна да гэсэн чинь үнэхээр ч тэр хүн нь яг мөн болж тарсан. Тэгээд хулгайч нарыг яагаад энэ өвөнөр гэж нэрлээд байна гэхээр бүгдээрээ 1950-ад онд төрсэн. Тэгээ одоо энэ одоо хамгийн өндөр настай жишээ нь нас урцсан байхад одоо 81 настай нэг хүн нь одоо нилээ одоо дээд агсан төвшний одоо зүнгэрх өвчнөд байгаа учраас ингээд гэмт хэрэгээс мултарсан байх жишээ нэ. За хамгийн сонирхолтой хэсэг нь энэ одоо хулгайлжсэн тэр өвөөнөр маань Ким Кардашианыг хулгайлж Ким Кардашианаас юм хулгайлж байгаа гэдгийг мдээгүй. Хинээс хулгайлж байгааг мдээгүй. Зүгээр л нэг баян хүүхнээс орж ил юм хулгайлсан. Тэгээ маргааш нь ингээд Ким Кардашиан гэдэг хүмүүс бүжнаад эхлэнгүүт нөгөө дэлхийн нийтийн анхаарал хандангууд бүүнөрөө ингээд одоо ингээд баригдах юм байна л та гэд тэгээ явандаа ч угаасаа баригдсан. Тэгээд тухайн үедээ одоо тэр чин зүгээр л ингийн нэг хүн хулгайлж гин гэж бодсон чинь хүнээс хулгайлж гэсэн чинь дэлхийн одоо том од байсан. Тэгээд дотроо баахан ДНХ-гийн одоо тий уулмөр үлдээсэн. Унахтаа өвдгөө шалблаад цусаа үлдээсэн гэх мэтчлэн нэг тийм баахан нэг бүтлгүүл хулгай хэрэг болсон юм билээ. Энэ ч нэгтэй хизээ болсон хэрэг үлээ. 2017 онд болсон. 17 онд. Тэгэд одоо тэр нөгөө хүмүүс нь одоо л сая л зарлагдчихаг гэсэн юм уу? Үгүй тухайн үедээ баригдаад одоо шүүх хурал эхлэх гэж байна.
Тийм үү? Тийм, бараг 9 жилийн дараа. Тэ чи бодолтой. Зарим нь бараг өнгөрсөн. Тийм, эхнээсээ ингээд Юу. одоо зөнөөхрөө өвчин ингээд нилээ одоо агсан төвшөнд хүрсэн ийм байдалтай болцсон. Тэгээд яг тухайн үедээ тэр Аббас гэдэг байгаа энэ хүн маань өөрөө бүр Ким Кардашианаас юм хулгайлсан гэдгийг мэдэнгүүтээ ном гаргасан гэж байгаа шүү дээ. Далимдуулаад. Тий, далимдуулаад. Хүмүүс нэрээ боломжийг ашиглаж байгаа. Өчигдөр нөгөө ярьжсэн шүү дээ. Кейси Хантина гэдэг тэр бүр арай бас хүүхдээ алсан хэрэгээрээ алдарт гарчаад тэгээд хэрэгээрээ тэр алдар нэрийг ашиглаж TikTok ашиглаад төлбөртэй аккаунт нээсэн гэж байгаа юм. Төлбөртэй суугнаа гэдэг. Тэгээд 5,000 хүн бүртгүүлсэн байна гэж байгаа юм тий. За одоо ч бас их 5,000 хүн бүртгүүлсэн. Тэр нь $10 гэж ярьсан шүү дээ. Хамгийн багадаа $10 юм байна. Төлбөр нь. Дээш $270 төлбөр төлж тэр одоо мэдээллийн ойрхон байх боломжтой ийм аккаунт нээсэн гэд ярьжсэн. Тэгээд одоо ч ерөөсөө алдар хүмүүсийн анхаарал татна гэдэг чинь ерөөс хамгийн гол одоо юу болчиход байна шүү дээ тий. Эрх мэдэл болчиход байна л да. Би хэрэгт дуртай л да. Би үнэхээр хэрэгт дуртай. Би Монголын ингээд одоо лайвчдыг үзэх тэдний ингээд хийж байгаа үйлдэлүүдэд би дүгнэлт бичих айгу дуртай байхгүй юу? Тийм, тэрийг анзаарсан да. Гэхдээ би жоохон ёс суртахууны хим хэмжээтэй байна. Жишээ нь хүүхдээ алсан хүний би хизээч тэр юм руу орж үзэхгүй байхгүй юу? Тийм нэг иймэрхүү юм бас нэг одоо юу гэдэг нэг шугам байх хэрэгтэй үстэй. Би тэрийг одоо таны шугамыг яаж хаан тогтоох вэ? Мэдгүй байна. За ямар ч гэсэн тэр хүн ингээл энэ боломжоо ашиглаад ямар хүмүүсэнд дагаад байдгийг нь үнэхээр мэдэх юм болго. Ямар ч гэсэн энэ хүмүүс ингээд мөнгө хийгээд байдаг болчиж. За энэ өвөө бас тэгвэл бас юу шүү дээ. Нилээн бас сэтгэжин те Ким Кардашиантай холбогдсон тэргээр ном гаргасан гэсэн те. Ном гаргасан тий. Ном гаргасан. Гэхдээ надад нэг сонирхолтой асуулт. Яагаад ингэж удсан юм болоо те? Энд чинь барыг одоо 10 жил болох ч штэ. Энэ болтол ингээд шүүх хурал ингэж удаан бол явагддаг юм бах та те. Одоо мэдгүй барууныхны нэг шүүх хурлын процесс чинь ер нь л их уртудаан үргэлжилт юм шүү. Тэг гин буруутайг нь тогтоох гэж бас их удаад юм шүү. Яг барьцсан ч гэсэн тогтоох гээд. За Кокусагийн золо хөөхөн өвөнөр юм биш үү гэсэн байна. За дараагийн сэдвлөгөө бүгдээр орцгоё. Дараагийн сэдв за бас нэг өвөөтэй холбоотой асуулт. Клаус Шваб гэдэг ийм хүн байна. За Клаус Шваб нэлээд том асуудалд холбогдсон. Клаус Шваб бол дэлхийн World Economic Forum буюу дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч гэж байна. Үүсгэн байгуулагч. За түүнийг илүү тийм алдартай байна. Юу вэ гэхээр одоо Давосын одоо үүсгэн байгуулагч ийхүү одоо юунаасаа бууж байна. Байр сууриасаа бууж байна. Авилгалын хэрэгт холбогдсон. За түүнийг юугаар алдартай вэ гэхээр 4 дахь ажил дүрийн хувьсгал гэж яриад байдаг шүү дээ. 4 дахь ажил дүрийн хувьсгал гэдэг ном бичснээр алдартай. Тэгэд энэ хүн яасан бэ гэхээр өөрийнхөө их нэрийд энэ одоо байр суурийг ашиглаад алтан тушаал өгөөд энэ мөнгө бас өөрөө ашиглан шамжигдуулсан байгаа юм. Энэ олон улсын байгууллагаасаа. За ингээд энийг юунд зарцуулсан гэж өөртөө Нобелийн шагнал томилох гэж одоо тэрэн зориулж бас мөнгө зарцуулсан байна гэд. Гэх мэтчлэн нэлээд тийм одоо хэрэгт хүүхэд Клаус Шваб гэдэг ийм алдартай хүн холбогдоод за ер нь бол Европ, Америк, Аз даяараа Клаус Шваб ягаад огцорчвоо, юунаас болов дэлхийн эдийн засгийн форумын скандал гэсэн хайлтуудыг яг одоо хайгаад байгаа юм дэлхийд даяараа. Өөрийгөө Нобелийн шагнал тодорхойлохын тулд хүмүүст хахуул өгсөн гэсэн үг. Хахуул өгсөн, тэгээд мөнгөө тэгж ашигласан. Ер нь бол их нэрээ бас өндөр алтан тушаал дээр томилоод за тэр нь бас их тансгалсан болж таарсан. За ингээд гих мэдчлэн олон асуудалд ингээд чих халуузуулаад Клаус Шваб гэдэг хүн бас иймхүү нэр хүнд нэлийн унаад олонний анхаарлын төвд байгаа юм байна. Та хоёр нэвтрүүлгийнхээ эхлэх орчлоо жоохон богиносгож болох уу 10 минутын оршил ярина гэдэг арай урт байна гэд бодхойч 10 минут оршил ярьд юм уу? Тийм үү? Бас анзаараагүй юм байна. Харин тий. За дараагийн сэдвлэг орцгоё. За дараагийн сэдв Өмнөд Солонгосын алдарт Big Bang хамтлагийн дуучин GD-тэй холбоотой. За GD маань энэ жил 37 настай бол одоо өмнөдийн After School гэдэг нэртэй бас 2009-с 2015 онд одоо уран бүтээлээ туйравсан хамтлагийн гишүүн асан жүжигчин Lee Ju-young гэдэг бүсгүй хоёрыг одоо хоорондоо үерхэд байна гэдэг ийм мэдээлэл цацагджээ. За тэр нь тэгээ хүмүүсийн анхаарлыг татаад байна. Одоо цацгаас яг жид чи одоо тэгэл энэ ч одоо үзэгдэл шүү дээ, үзэгдэл. Би бас сайн мэдэхгүй болох. Надад бас гоё зааж өгөрөө. За яагаад ингэ юм бэ? GD шүү дээ ч одоо. За мэдхгүй болохоор хэцүү юм уу? Мэдхгүйгээр жоохон дээрлэхтэй байж байгаа. Би яг энэс өмнөх нөгөө HOD эдрийг бол гадарлаад өөрийнхөө хийхийг Big Bang болон тэрнээс хойш нөгөө BTS эдрийг ерөөсөө сайн мэдхгүй. За
27-ны өдрийн жүжигчин бүсгүй Ижуё маань одоо SNS-тэй буюу Instagram-д одоо сошиал медиад гэсэн үг шүү дээ. Нэгэн одоо зочны өрөөнд муур барьсан зураг оруулсан. За тухайн муурын дээр нь хүмүүс одоо GD-гийн герт бай. Тухайн муурыг хараад хүмүүс GD-гийн герт байна гэж бужигнаад эхэлсэн юм байна. За зургнаас нь хараад. Тухайн одоо энэ зурган дээр байгаа муур нь ягаан оролттой байгаа юм байна л та. Тэгсэн чинь GD болохоор яг энэний өмнөхөн өөрийнхөө мууранд ягаан оролт ингэ зүүцсэн багаар зургийг нь оруулсан байсан юм байна. За тэгээд яг энэ хоёрын одоо тэр одоо арталт нь байгаа тэр арийнхын бэкграунд гэх юм уу тэр өрөөнийх нь тэр одоо зураг хөрөг арийнх нь тэр мөнгө ханных нь будаг яг л нэг л байсан гинэлтэй одоо яг хүмүүс чинь манай алдартай од хинэн одоо хинтээ үерхэд байна гэх мэтчлээ ингээл одоо нийтээс нь гэж яриад байдаг интернет хэрэглэгчид баян ингээл үйл хөдлөлийн мөшгөөл байж идэв юм шиг ямар нарийн үздэг юм бэ энэ чинь ингээд харьцуулсан зургийг манай найруулагч өгсөн байна шүү дээ. За тэнд хан дээр байгаа зураг нь биш тий. Нарийн зургууд нь энэ хүмүүсийн олж харсан одоо хэсгүүдийг ингээд хэлээд байна. Яг яалчгүй л GD-гийн гэрт энэ бүсгүй байна да. Тэгээд тэр одоо зурагны тэр булан хүртэл энэ байна гэж олж хараад тахтай хавдаа тий. Би бол хизэж харахгүй юм байна. Энэ тэгээд нэг муур юм шүү. Харин тэ нэг муур гэдэг байгаа. Адилхан муур тэгэхэр ч бараг баригдчихж байгаа юм шүү. Буруу харцсан ягаан оролттой муур гэдэг байгаа шүү дээ. За энэ хоёрыг өмнө 2017 оны 10 сард үерхэж гинэ гэсэн мэдээлэл цацагдаад за ер нь их ойр дотн байна. Бараг арайч үнсэлцэж өнгөлцөөгүй юм байлгүй. Дотн байна гэдэг мэдээлэл ер нь хит цацагдчихсан. За тэгээд одоо Хавай руу аялсан, ЖЖ рүү аялсан хамтдаа ингээд мэдээ цуг байгаагаа оруулахгүй. Гэтэ одоо чипт хоёр заяа хоёулаа Instagram дээр ЖЖ-гийн ямар нэг юмны зургийг зэрэг л оруулаад байна гэсэн үг юм байна л та. Тэгэнгүүт ЖЖ цуг явж энэ хоёр үерхэж гинэ гэж бужигнаал хэлэх юм байна л та. GD гэдэг чи одоо G-Dragon юм уу те? G-Dragon мөн үү? G-Dragon мөн үү? G-Dragon гэдэг чинь нэг эмэгтэй хүн шиг харагдаад зураг нь яваад байсан нэг тэр мөн үү те? Алчуур боцсон те? Ингээд нэг яг эмэгтэй хүн шиг ингээд толгоогоо ороодсон байсан. Тэр юм уу те? Одоо нөгөө fashion trend setter гэж яриад байдаг. Трендийг одоо ингээд тогтоож хүмүүс одоо тэр алчуур ороосыг хараад ямар тэнийг юм бэ гэж харахаасаа илүү тэр нь одоо жишээ нь Paris-ийн загварын 7 хоног тэр тренд болсон ч явж байгаа шиг. Тэгээд GD юугаараа онцлогтой юм бэ гэхээр Big Bang хамтлагийн одоо энэ рэпер те ахлагч нь гэж явдаг баха. Топ ахлагч нь илүү. За GD-ийн хувьд маш олон дууны дууг зохиосон. Ганцхан Big Bang-аас гадна өөр хамтлагуудын за тэгээд өмнөд Солонгостой дуу зохиосон роялтигаараа ерөөсөө номер 1-т явдаг. Тийм үү? Тэр супер продюсер залуу юм байна шүү дээ, тий? Супер мэдрэмжтэй ийм залуу байгаа юм л да. За ямар ч ингэж нэг юм бүсгүүтэй үерхэж байна гэдэг ийм мэдээлэл нь цацагдаад хүмүүс одоо бүх зургуудын шүүгээд байгаа юм байна. Ижуё. Энэ миний харсан зураг мөн байна. Уруулаас сарвалт сайн байна. Янз л байна. За хамтран ажиллагчаа танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ Mobicom хамтран ажиллаж байгаа. Шагналтай код урамшуулаараа хамтран ажиллаж байна. За би Mobicom-ийн одоо жишээ нь гэрлэгч Mobicom-ийн хэрэглэгч байхгүй юу? Гэрлэгчээс би бодсон. Одоо бид нар чинь ерөөсөө 2 симтэй утас барьдаг болсон шүү дээ. Дата хэрэглээ, юмар хэрэгтэй байна, ямар хэрэгтэй байна те. За тэгэхээр дата хэрэглээг би жишээ нь илүү дата авахын тулд Mobicom-ийн нэг дугаар аваад гэрлэгчээс урилга авангууд би 5 ГБ-тай болоод гэрлэгч 15 ГБ-тай болох юм билээ шүү дээ. Би тэгээ энийг харчаад дэргэд Mobicom-тэй хүн байгаа юм байна гэж бодож байсан. Зааж байгаа өөрсөн нь илүү ихийг авах гэсэн юм уу? Өргөцсөн нь илүү ихийг аваад байна уу? Энд ялгаатай юм байна. Өөрсөн нь би 15-ыг аваад гэрлэгч 5-ыг авах юм. За энийгээ би одоо тайлбарлаж өгье заяа. За Mobicom-ийн хэрэглэгч бол Mobicom-ийн аппликейшн руугаа ороод өөрийн урилгын кодоо найз руугаа илгээгээд дараа төлбөрт эсвэл хосолсон багц руу шилжихийг нь урина. За найзд нь таны кодыг ашиглан багцаа ахиулбал танд 5 ГБ. За өрсөн хүн нь 5 ГБ юм байна. За тэгээ уриалсан хүн нь 15 ГБ-ыг бэлгэнд аваад ингээд хоёулаа датагаар бэлгэх нь шүү дээ. Хоёулаа л хожиж байгаа юм байна тийм. За энэ бол нөгөө хосолсон үйлчлэгээ рүү оруулвал ямар нэгэн байдлаар хин нэг татаад оруулж. За надад ийм хүн юм байгаа л юм эсвэл дотроо сайн бодох хэрэгтэй юм байна. Тэгээ гэрлэх чамаач бас угаасаа урьж болох юм билээ. За. Олон найзаа урих тутам датад нь нэмэгдэнэ гэж байгаа байхгүй юу? За энэ шир нэг гоё найзуудын хүрээ нэрээ хэм бэлээ гэж бодох давхар боломж олгох юм ба шүү дээ. Тэр найзлууга удаан байхгүйсэн. Найзлууга яриад чи юу яасан уу? Багц ахиулах уу гэж шууд асуух нь шүү дээ. Телефон гоё ч юм уу? Давхар хүн шалгаад байгаа юм шиг байна. Би бол чадна. За. За яг одоо найз руугаа урилгын кодоо илгээгээрэй. За дэлгэрэнгүй мэдээллийг Mobicom-той утаснаас бол 22 гэдэг дугаар заах юм байна. Харин өөр операторын дугаараас 1822 22 гэдэг дугаараар залгаж асуух нэ.
За. Хамгийн гол нь Mobicom iPad хэрэг татаж аваагүй бол Mobicom iPad татаж авах нь хамгийн ихний чухал нүүдэл юм байна. Манай нэвтрүүлэгтээ шагналтай код урамшуулаараа Mobicom хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдвлүүгээ бүгдээрээ орно. За энд нэг юм хөнгөн мэдээлэл түрүүн анх танилцуулахдаа дуртаагүй тэрийг ярих гэж бодлоо. Их Британд ингэсэн байна. Трансгендер хүүхдүүдийг давхар аутизм болон ADHD-ийн одоо шинжилгээнд өгөх тийм хууль маягийн зохицуулт гарч ирж байгаа юм. За өөрөөр хэлбэл энэ ингээд хүмүүсийн ингээд бөөн асуудал үүсгэж байгаа юм. За трансгендер байна гэдэг бол өөрөө бас зөндөө ингээд хүмүүсийн дунд ярианы сэдв болдог. За дургу хүмүүс нь дургу байдаг, зөв хүмүүс нь ингэж болохгүй гэж хоёр талцуулдаг тийм ялцчгүй сэдв мөн л дөө. За ингээд энэ өөрөө сэдв нь яасан бэ гэхээр Их Британий одоо засаг баригчид ийм трансгендер хүмүүс аутизм эсвэл ADHD-тэй байх магадлал өндөр, тийм учраас давхар эднүсийг тодруулах хэрэгтэй гэдэг ийм шалгалт ороод за энэ хүний эрхийг зөрчиж гин эсвэл яхара трансгендер болохоор л ийм байдгийг ингээл бүүн бас ингээл нөгөө угийн эмзэг гэх юм уу хурц сэдв болохоор ингээд асуудал үүсгээд Их Британд даяар энэ яагаад ингэж ингээд асуудал болоод байгаа юм бэ? Би зөв ойлгосноо трансгендер гэдгээ одоо ингээд тодорхойлцсон явж байгаа хүүхдүүдийг аутизм юм уу ADHD буюу нөгөө анхаарал дутмаг шиг одоо эмгэгтэй хам шинжтэй гэж одоо давхар ингээд онцлогоонд оруулж үзэж байгаа юм. Магадлал маш өндөртэй гэж үзэж байгаа юм. Хэрвээ хин нэгэн трансгендер гэх юм бол за энэ ямар нэгэн байдлаар аутизм, ADHD, за сэтгэлгээний сэтгцийн ямар нэгэн тийм асуудалтай байх магадaltaй гэж шууд баг хэлчихэж байгаа л гэсэн үг юм байна л да. За энэ тэгээд хүмүүст одоо бас их тийм эмзэг ялангуяа трансгендер гэх юм уу LGBT энэ хүмүүст бол их тийм эмзэглүүлээд байгаа сэдв болж байгаа юм байна. Эвгүй л энэ тий. За NHS Transgender Autism Screening гэдэг хайлт, за Case Review Findings гэдэг UK Gender Clinic Policies гэдэг иймэрхүү хайлтууд Их Британд яг одоо трендлж байна. За ингээд одоо хүүхдүүд өөрийгөө энэ трансгендер гэж үзэж байгаа энэ хүн болгоныг ихэнхүү анхааралтай хандуулаад давхар энийг хяндаг болоод байгаа юм байна. За энийг одоо амар муухайг нь ягаад амар гэсэн үг лээ. Би бас сайн мэдэхгүй болохоор нөгөө энэ нөгөө скрининг хийж байгаа нь ер нь одоо харин миний өнцгөөс үү? Тий. Үгүй яах вэ? Одоо би одоо трансгендер ч юм уу LGBT хүмүүс эсрэг надад тийм сөрөг байр суурь байдгүй л те. За тийм өрөөрөө те лагаа иднүү луугангаа иднүү явжсэн чинь одоо жишээ нь LGBT байх юм ч юм уу өвчин гэж хараад байгаагаас ялгаагүй л сонсогдчих надад бол. Тий. Харин тий. Трансгендерчүүд LGBT-тэй л орчдөг үстэй те. Орно штэ тий. Яг тийм асуудалтай. За тэгээд энэ асуудал ер нь бол хүмүүсийн бас угийн л талцуулдаг сэдв. Бас ингээ эргээд анхаарлын төвд Их Британд орж ирээд байгаа юм байна. За дараагийн сэдв рүү орох уу? За тэгээд дараагийн сэдв рүү оръё. За би яг одоо weekly цэг хаан цэгко кар гэдэг KR гэдэг юг хараас сууж байна. Сайт хараас сууж байна. За энэ дээр ямар мэдээлэл орсон бэ гэхээр SK Telecom Group Galaxy S25 гар утсыг 50,000 воноор тарааж яана гэдэг мэдээллийн гарчиг би хараа сууж байна. За 50,000 вон гэж Монгол мөнгөөр 150,000 төгрөг авцаа. Тэгээ би энэ утасны үнийг түрүү ингээд Google-дэж харлаа. Монгол мөнгөөр нэг 1400 орчим доллар гэхээр Монгол мөнгөөр 5,400,000 авчаа. Бүртөө одоо үнэтэй утас юм байна. Тэгээд манай ангарагч нь S24-тэй нодон Турк руу явхад бүр 70 руу утсаа кермалж оруулж сэлээдсэн юм шүү дээ. Тийм үү? Тий. Өнгөрөө юм бэ. Харин тийм тэгэхээр одоо сүүлийн үеийн утас нь одоо ангарагч жишээ нь бас л 5 сая гарангаар утас авсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр дараагийн загваранд буюу 25 гэдэг утсыг SK Telecom Group үнгүү тараах одоо 50,000 вон гэдэг бол үнгүүд орно шүү дээ. Энэ үнийх нь хажууд бол тараах ийм мэдээлэл хийжээ. За яагаад вэ гэхээр одоо өмнө нь Солонгост за KT, SK, LG гэсэн юм 3 том үүрэн одоо холбооны оператор компани байд юм байна. За үүнээс хамгийн том нь буюу 23 сая хэрэглэгчтэй SK Telecom маань хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан гэдэг скандалд өртсөн. Хакердуулсан гэдэг. За тэгээд хакердуулсан энэ мэдээллээсээ болоод одоо жишээ нь өчигдөр 28-ны өдөр SK Telecom-ийн 1665 хэрэглэгч одоо оператор компаниас солиод 1280 KT рүү ороод 385 нь LG-U нэмэх рүү орсон юм байна. Тэнгүүд өдөртөө нэг 200 алдах нь энэ компанийн хувьд асар ингээд сөрөг мэдээлэл өмнө болдог байсан юм байна л да. Гэсэн чинь нэг өдөрт 1665-ыг алдчихсан гэдэг чинь явандаа эн чинь нөгөө туслыг хураавал далаа гэдэг шиг хэмжээний одоо хэрэглэгчтэй энэ хакердуулсан гэдэг скандалаасаа болоод алдах нэ гэдэг ийм одоо айдас хүйдэс давтаад энэ компани маань одоо 50,000 воноор Samsung S25 гэдэг утсыг одоо
тодорхой байршлуудад зарим дэлгүүрүүдэд үнгүй утас болгон өгнө гэдэг ийм мэдээлэл цэцэгдсэн байна л да. Яа, эсгийн хэрэглэгч бол тэгээд Харин тий. надад нууж хаах юм байхгүй. Мэдээлэл аваа. Би зүгээр ингээд S25 авах нь шүү дээ. Эш чи одоо. Ингээд дотор хүн үе зугалцнаа энэ чи одоо. Гү яах юм бэ? Гоё утсан юм чинь. Тэгээд нууж хаах юмгүй амьдрын ч гоё шүү дээ. Надад түрүүний чиний бичлэг байгаа ш. Тэр бичлэгээ нуумаар байна уу? За тэгээд тэр цац. Чи өөрөө зөвшөөрсөн шүү. За тоглосон юм тоглосон. За ийм мэдээлэл цэцэгдсэн байна. За дараагийн мэдээлэл бид түрүүн анх нэвтрүүлэг эхэлж байхад Papal Conclave буюу одоо юу дараагийн Ромын хамтлам хэн болох вэ гэдэг хайлт стил одоо маш чухал болоод ингээд хүмүүс хайрсаар байгаа юм байна л да. Энэ чинь тэгээ янз янзын хүмүүсийн нэр тодроод байгаа шүү дээ. Энэгээр манай ари бас нэг танилцуулга ерөнхийдөө хийсэн тийм. За Аз хүмүүс байгаа, хар хайртай хүмүүс байгаа. За энэ ер нь хаанаас ч болох боломжтой маш сонирхолтой Ромын хамтламын уралдаан болж байна гэд. За тэгээд хүмүүс бол нэг нэгээр нь одоо энэ дэвшиж байгаа хүмүүсийн сонирхоод л нэрийг хайгаад байгаа юм байна. За 5 сарын 7-нд сонгохоо одоо дараагийн хамтламд сонгох тодорхой Нууц болсон. зөвлөгөө эхлэнэ гэдгийгсэн багш юм байна. Тийм, нууц зөвлөгөө эхлэн гэсэн байсан. За энэ дээр одоо Америкас, Умард Америкаас 16, Төв Америкаас 4, одоо Өмнөд Америкаас 17, Африкаас 18, Италиас 17, за нийтдээ Европоос 53, Азиас 23, тэгээд Океана буюу за энэ одоо Австрали болон тэр хэсгээс 4 гээд ийм кардиналууд нийлж байгаа 135 кардинал дундаасаа одоо санал хураалтаар шийддэг. За тэгээд ер нь аль нь ялах тийм шинжтэй байгаа юм шиг чамд харагдсан байна. Сүүлийн Ер нь мэдээлэлээр. сүүлийн үеийн мэдээллүүдийг би ингээд нөгөө гүйлгээл хараа явж хахад за Сингапурын хамт, за Филиппин, нэмээд Африкийн орнуудаас Ган улсын хамт нэлээд дээгүр нэр нь өнгөлөөд байх шиг байлээ. Тэгээд Европ ТV орнууд одоо чинь тий дандаа барууны одоо хамбууд өмнө залардаг байсан бол энэ удаад арай өөр зүгээс залрах болов гэсэн хүлээлт нэлээд өндөр ах шиг байсан. Харин тийм. Тэгэхээр Аз одоо хамлам болж магадгүй гэж нэлийн яригдаад байгаа. Би бол тэр нөгөө Филиппин хамлам нэлийн хэд одоо мэдээллүүдээр гараад магадлал өндөр байна гэж хэд хэдэн мэдээлэл уншсан. Гэхдээ эднес ч их нууцлаг дотроо байдаг болохоор яг үнэндээ эцсийн үр дүнг бол хэлэх бол боломжгүй. Гэхдээ бас нэг дотроосоо Христийн шашныг хаашаа илүү тэлэх вэ гэдэг бодлоготой нь илүү холбоотой. Тэлэх байгаа бол тэр зүгийн одоо хүн байвал илүү сайн Христийн шашин тэр тэрврүүх юм уу тэр зүг рүү тэлэх бах. За энэ утгаараа хүн ам маш их хурдтай өсөж байгаа хүн ам угийн олон байгаа. Африк төв бас их анхаарлын төвд байгаа. За мөн угийн одоо юугаа Христийн шашны суурь нэлээд сайн тавигдсан. Азад одоо Азад ч нь Филиппин, Өмнөд Солонгос гэсэн том одоо бат бэх суурьтай байгаа. Эндээсээ цаашаа тэлэх гэж оролдож магадгүйгээд Аз байх магадaltaй. Тэгээд Аз энэ одоо хамтлам дэвшиж байгаа хүний хайлт байн тэргүүлж орж ирээд байна. Их Британд ч тэр орж ирж илээ. За Италид ч бас орж ирж гин гих мэт ингээ орж ирээд байгаа юм байна. Ер нь одоо хоёлаа дараагийн нэвтрүүлгүүдээр дараагийн хамбыг яг залрангуут нь тий зарлагдангуут нь нэрийг одоо хэлээл явах нь дээ тий. Тийм байна. За тун удахгүй зарлж эхлэх нэ. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. За энэ ууган цаг байвал SX-ийг нэг хальт дурдвал бас сонирхолтой юм да тий. SX-ийг би харин юу ямаар нь маргааш бүр эхний мэдээлэлээр ярьчдсан билүү гэж бодоод хараа сууж байна. Нэгэнт нөгөө сонсогчдод энийг хүргэнэгээд амлалтсан байгаа болохоор тий. За тэгвэл энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ шагналтай код урамшууллаараа Mobicom хамтран ажиллаа. За мөн хүүхдийн 16 дээр бүх маш ихтэй бактери Gad Pro Plus хамтран ажиллаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.